За манай 126 парламентын гишүүд сонгогдод жил гаруй хугацаа болж байна. Энэ хугацаанд одоо ерөнхий сайд маш том боломж байсан. Тэгээд хамтарсан намууд ч бас боломж байсан. Оруулж ирсэн бүх тэр 14 мега төсөл бусад том төслүүдийн бүгдийг бид нар ямар ч эсэргүүцэлгээр аль болох хурдан баталж дэмжиж өгсөн. Тэгэхээр тэр төр засагт орсон 118 тэрний гадна байгаа манай иргэний зориг ногоон нам үндэсний хөвсөл эдгээр бүгдээрээ дэмжсэн. Тэгэхээр одоо асуудал юунд байна вэ? Асуудал энд л байна. Өнгөрсөн 30 хэдэн жилд бол ард түмэн маш ядуу зүдг байдалд орсон. Хэсэг бүлэг хүмүүс баяжсан. Ард түмэн одоо биднийг юу гэж харсан бэ гэхээр 126 парламентын гишүүд одоо ингээд том эвслийн засгийн газар одоо бидний амьдрал сайжирнаа гэж харж байсан. Тэгсэн чинь одоо байдал яаж иргсэн? Нөгөө халаалтын үнэ нэмэгдсэн, сахилгааны үнэ нэмэгдсэн, долларын хаанш өссөн, бүр сүүлдэр нөгөө чадхны үнэ хүртэл нэмэгдээд ингээд ард түмний карман дэлхий байсан. Ард түмэн одоо ажил талбайтаа болж төр засаг юмд хэрэгтэй вэ гэж. Төр засаг бол тэр улсын аюулгүй байдлыг, ард түмний аж байдлыг, дотоодын үлдвэрийг өсгөж эдийн засаг тогтвортой байлгах тал дээр үйл ажиллагаа явуулах ёстой. Манай засаг төр бол том яг төслүүдийг санаашилж батлуулсан гэвч ард түмэн тэр чигээр орхигдсон гэж. Одоо жишээлбэл сая ярьж байна эмнэлэг бол сайхан одоо тонтой хөрөмжөөр хангагдсан гэд. Тэгтээ одоо юу болж байгаа гэхээр ерөнхий сайдаа одоо хөдөөнийх нь аймагт ирээд аймагаас өвдсөн хүмүүс нь хотод ирээд хотод ирсэн хүмүүс нь гадаад тэгс орж байна. Өнгөрсөн 30 жил тийм байсан, одоо ч тийм байгаад байна. Сургуулиуд одоо зарим анги нь 50 60 хүүхэд хүртэл ингээд нэг ангид сурч байна. Тэгтээ таны ярьснаар сая ярьлаа та. Таны би сайн дэмжиж байгаа. Бодож байгаа юм хийе гэсэн залуу хүн байна. Одоо дэмжээ гэд яваад байгаа. Зөндөө болон ажлын хэсэгт ч ороод ажиллаж байгаа. Тэгтээ одоо таны ярьснаар сая ярьж штэ мега төслүүдийг хөдөлгөөд нэг хэдэн төсөл одоо ингээд явж гин тэр төслүүдийг одоо юунд орсны дараа сайхан нүрдэн өгсөний дараа энэ бүх сайжирнаа гэд. Тэр хүртэл ард түмэн тийсэн гэж бодож гин үү та. Тэгэхээр одоо энэ олон торгуулаа зогсох хэрэгтэй. Энэ олон татвараа эргэж гарах хэрэгтэй. Тэгээд үлдвэр Монгол орн үлдвэрийг хөгжүүлэхийн төлөө гадаадаас зээл авах биш. Хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Тийм учраас би энэ төр засаг тогтвортой байгаасаа гэсэн үднээс танд хандж байна. Тэгтээ та бол нэг буруу юм сая хийлээ. Юу буруу гэхээр засгийн газарт бий болсон хямралыг их хурл руу ширж ирээд тэгээд их хурлаас бүр ерөнхийлөгч рүү ингээд давуулаад гайчлаа. Тийм байх ёсгүй. Энэ бүгд чинь нэгдсэн нэг бодлоготой байж, нэгдсэн нэг санаа оноотой байж энэ төр засаг энэ Монгол улс хөгжинө. Тийм учраас одоо зоригтой байж ажлаа өргөлжүүлэн хийгээд энэ ард түмнийг энэ ядуурлаас аврах юмсан гэсэн би бодолтой байгаад байна. Тэгээд энэ талбай жагсаж байгаа залуучууд бол хэний ч захиалгаар жагссан гэж би бодохгүй байна. Өнөхөр одоо боломж нь алдагдаад байна шүү дээ. 30 жил алдсан. Энэ бүх асуудлууд яагаад өнгөрсөн хугацаанд шийдвэрлэгдээгүй вэ гэхээр яг бодиттой байдлаар манайх одоо эдийн засгийн хувьд бол чадамж муутай. За тэгэл усын төсөө ярьж хуваадаг. За хуваагаал нэг тийм өөгч биш болчирхаач биш болгочтой. Яагаад тойргийг бүсчилсэн юм бэ гэхээр одоо бүх санхугаа аваачаад сум даяар тарааж задлахгүй тулд л одоо үндсэндээ одоо бүсчилж томсгосон тойргоор болоод тойргийн гишүүдтэй одоо юу ярьж байгаа вэ гэхээр илүү тийм томоохон дэд бүтцийн асуудлуудыг ярих юмсан л гэдэг юм итгэл үнэмшлэр бүсчилсэн. Тийм учраас энэ асуудлууд бол ингээд одоо хийгдээд зөв тийшээгээ явж байгаа. Тийм учраас одоо нэг мега төсөлгээд яриад байгаа юм. Бид нар нэг 3 жилийн өмнө бол 40 битан устай байсан. 40 их найдал байсан. Монгол улсын эдийн засгийн нийт багтаамж. Одоо бол энэ 80 бошгтой ус болсон. За энэ хэрчээрээ бид нар явал уг нь 100
20 их найдаас дээш гарчих юм боломж байгаа саяны төслүүд одоо саяны эхлүүлсэн 5 төсөл хэрэгжээд эхлэхэд. За энэ тохиолдолд яг үгээр нийгмийн бүх асуудлууд үндсэндээ шийдэгдэнэ. Тэгэхээр GDP per capita 10,000 $10 гэж яриад байгаа нь өөрөө энийг шийдвэрлэх хэмжээний эдийн засгийн багтаамжтай болохыг хэлээд байна. А энэ байхгүй бол мянга бид нар хөтөлбөр төвшүүлээд энэ бол зүгээр л юм одоо хоосон амлалт болно. Тийм учраас энэ агуулгаар нөгөө эдийн засгийн асуудлыг бас жоохон урдталт нь тавьж яваад энийг бас хүмүүс ойлгохгүй. За тэгээ бас яг хөтэ нөгөө том төслүүд чинь хугацаа орох юм л та. Тийм ээ зарим нь одоо 20 жил мэл ингээ алдчих юм тохиолдлууд байгаа. Агт хэдүүлээ эхлүүлсэн энэ төслүүд дээр ингээд хатуу итгэл үнэмшилтэй байж чадвал одоо энэ тариф марифын асуудал шийдэгдвэл GDP per capita 10,000 $10 хол биш. Залуучуудын чагсаалттай холбоотой асуудлыг би маш эргээр ойлгож байгаа. Залуучууд юу вэ гэхээр энэ орлогын тэгш бас байдал үүсчихэд байна. Төр засаг ер нь биднийг сонсохгүй байгаад байна. Өдөр тутмын татвар, нийгмийн даатгалын дарамт их байгаад байна. Тийм учраас бид нар одоо дуу хоолойгоо илэрхийлж байна. Шинэ үеийнхний хүсэл эрмэлзэл өөр болчиход байна. Энийг төр ер нь анхаарч байна уу гэдэг л юм асуудал байна. Нөгөө талаараа тэд тэгш бас байдал за мөн одоо ил тод байдлыг шаардаж байгаа. Би бүгдэндээ санал нэг байна. Тийм учраас залуучуудын жагсаалттай холбоотой яг энэ дуу хоолойгоо илэрхийлж байгаа энэ зүйл дээр бол миний хувьд одоо маш эерэг талаас нь харж байгаа гэдгийг хэлье. Маш эерэг талаас нь харж байгаа. Гэхдээ нэг харамсалтай зүйл юу вэ гэхээр тэгэхээр одоо бид нар залуучуудаас ойлгохдохгүй хэлээр ингээд яриад бас одоо буруулчихж байгаа. 14 мега төслгээд ахаар хүмүүст л энийг тийм ойлгоддгүй мэлээ л дээ. Уг нь амхандаа бид нар татварыг багасгах, нийгмийн даатгалыг багасгах мөнгөтэй л болох гэдэг шүү дээ. Тийм учраас бид нар одоо нүүрсээ экспортлох нь зөв, тэсээ экспортлох нь зөв л гэж одоо хараад байгаа юм. Энийгээ бид нар бас тийм энгийн одоо хэлээр ойлгуулж чадахгүй байгаа нас одоо алдаа унаа. Тэн өөрөө одоо ингээд нэг тийм том төслүүд ярьсан. Тэгээд тэр нь бидний амьдралд ямар хэрэгтэй, залуучуудад яг ямар хэрэгтэй. Технологи, инновац гэдэг олон асуудал дээр яг юу хийж байгаа гэдэг юм асуудал руу орчдөг. Сая хүүхдийн байгууллагын 100 жилийн явуулсан тэнд бас хүмүүстэй уулзаад бүгдээрээ л тийм зүйл ярьчлаа. Намайг бүр тэгжээс тааж дуулан дэлхийн зүүн олон улсын байгууллагад дээр ажилладаг харьцангуй хүүхдүүдийг ойлгодог хүн одоо тэгэл нэг ярьж байгаа чинь нэг л нэг тийм мега төсөл мөсөлгээл нэг юм хөндөй юм ярьдаг болчихдог. Уг нь яг л тэр зүйлийг хийхийн төлөө л энэ нөгөө төслүүд нь явах ёстой болчиход байдаг. Тэгэхээр нөгөө энэчнээ шийдэгдэж байгаа асуудал дээр илүү төвлөрөөд энэ юм яриад ахаар бас одоо нийгмийн олон одоо сегментүүдэд үгүй тэгэл одоо нэг л нэг юм том төмөр зам нэг л нэг юм ачаа тээвэр логистик бомб гэдэл яриад ах юм. Тэгээ яг үндэ яг юу өөрчлөгдөж байгаа гэдэг. Ийм асуудал байгаа. Энийг бол би одоо хүлээмжшэрч байгаа, ойлгож байгаа. За тийм органик хүсэл эрмэлзлийг одоо бас улс төрийн зорилгоор ашиглаж байгаа зүйлс бас байна. Энийг та бүхэн бүгдээрээ л мэдж байгаа. Тэгэд энэ нь залуучуудын маань хүсч мөрөөдөж байгаа тэр хугацааг төтлөх үү эсвэл бүр холдуулах уу гэдгийг л бид анхаарч байгаа учраас энийг олон талаас нь яриад сууж байна л гэж одоо ойлгож байна. За баярлалаа.